За бичлэг үзэх хэмжээндээ үргийн энэ удаагийн бичлэгээр минь за гуашаа хийхэд түгээмэл гаргадаг алдаануудыг сануулгаар энэхүү бичлэгээ эхлэж байна. За нэгдүгээр болохоор зэрэг бид нар ерөөсөн нүрээ дутуу цэвэрлэх юм уу эсвэл нүрээ цэвэрлэхгүйгээр хийх гэж үздэг. За дээрэс нь болохоор хуурай арьсан дээр нэг бол маш бага тостой гулгамтгай чанартай биш бүтээгдэхүүн хэрэглээд гуашаагаа хийж арьсаа зулгааж, сунгаж, татаж арьсаа гэмтэх эрсдэлтэй байдгаа. Тэгээд ерөнхийдөө тосон дээр маш сайн анхаарч өгч тосоо бүр хангалттай илүү их дүрхэх хэрэгтэй байдаг тос серумээ. За нөгөөтэйгөр болохоор зэрэг хүзүүндээ ерөөсөө нэг анхаардгүй хүзүүгээ алгасах хандлага байдаг. За тэгээд хүзүүгээ мөн адил маш сайн тослож гуашааднаа. За хүзүүгээ болохоор зэрэг дээшээгээ чиглэлтэй гуашаадна. За энэ зурган дээр гарч байгаа булчин бол бидний одоо залуу насыг хадгалдаг маш чухал булчин байдаг. Платизма гэдэг. За энэ булчин маань болохоор булчингийн үйл ажиллагааг алдагдвал нүүрний хэлбэр доошоо татаад давхар ирүү суух, за завж унжих, уйдгарын улаас, уруулын өнцөг унжих гэд маш олон асуудлууд гарч ирдэг. За гацрын унжилт хүртэл энэ булчин дээр булчингийн үйл ажиллагаатай холбоотой байдгаа. Тийм болохоор зэрэг гуашаага хүзүүнийхээ яг энэ хийгдэж байгаа шиг дээшээгээ чиглэлтэй хийгээд чихнийхээ араар лимфийнхаа урсгалыг чөлөөлж өгнө. За хүзүүний өмнө хэсэгтээ хийхдээ нөгөө бидний маш чухал одоо таврын хэсэг маань байдаг учраас зөөлөн хийнэгээ тэгжсэндээ энийг дахиад сануулчих. За ингээд сайхан лимфийн урсгалаа чөлөөлж өгнө. Тус серум авал хүзүүндээж тэр нүүрэндээж тэр маш их хангалттайгаар за тэгээ гулгамтгай чанартай байх ёстой. Минь сая өөрийнхөө хэрэгэлдэг серумыг харуулсан байгаа. За ингээд хүзүүнийхээ ард руу болон чихний араар лимфийнхаа урсгалыг чөлөөлж өгнө. За хоёр талдаа яг ижлэгэн даралтаар, ижлэгэн тоогоор ингэж хийж өгнө. За нөгөө нэг алдаа нь бол энэ арьсаа ингэж нэг гуашаатай бол ингэж нөгөө нэг гараараа ингэж тулаж арьсаа татаж өгөх хэрэгтэй. Тэгэхгүй бол ингээд зулгаагаад арагш нь яваад арьс илүү сунаж одоо нэг сулрах эрсдэлтэй байдаг учраас ингэж үргэлж тулж өгөөрэй. За бас нэг чухал зүйл нь зурган дээр харагдчихэв. За энэ цэг дээр жирэмсэн хүн ерөөсөө хийхгүй. За биений юм ирж байгаа хүн биенийхээ ямыг их хэрүүлмээр байвал хийж болно. Үгүй бол хийхгүй байх хэрэгтэй. Идэвхжүүлж өгдөг, сэргээж өгдөг цэг учраас энэ түрүүний цэг маань тийм учраас жирэмсний үед эрсдэлтэй байдаг. За ер нь бол жирэмсний үед эхний 3 сар, сүүлийн 3 сар гуашаанд ороод хэрэггүй байдаг шүү.